нүүдэлчдийн их наадам танай аймаг ганцхан оролцоог байсан. Яагаад ямар шалтгаанаар оролцоог юм бэ? Нүүдэлчд болсон нэгэр танай. Манай аймгийн соёлын газрынхан нөгөө явах төсвөө гаргаж ирээд танилцуулахад нэг 60 гаруй сая төгрөгийн төсөвтэй байсан. За 60 гаруй сая төгрөгийн төсөв гаргаад очиод үзүүлэгч байгаа одоо нөгөө үзүүлбэр нь тийм одоо зүгээр л стандарт нэг байдаг л үзүүлбэр. Энэ нүүдэлчдийн одоо бүх аймгаас оролцож байгаа тэр үзүүлбэрүүд нэг л Монгол улсыг сурталчлах, цаашлаад энэ Монгол улсыг гадаадад таниулах ийм одоо бүтээгдэхүүн байх хэрэгтэй юм бол бусдаас ялгарах хэрэгтэй шүү дээ. Гэтэл говьалтайчуудын хөөмий, говьалтайчуудын одоо үндсэндээ бие биелгээ бүх зүйл нь болохоор за бусад аймагуудыг дийлэгчхөө ховдоос одоо жишээлбэл бие биелгээ тэр хөөмийгээр илүү биш, уртын дугаараа дунд говьоос илүү биш ийм байгаа. Гэтэл бид нар тэнд 100 сая төгрөг бараг зарцуулж очиод одоо нэг ийм оролцсон нэр зүүх нь бол утгагүй маа. Тийм учраас наадам мөнгөч нь бол гарах бололцоогүй. Үнэхээр санал санаачлах нь мундаг юм байна. Хэдүүлээ нэг жилийн дотор одоо өөрсдийнхөө бүх одоо нөөц бололцоогтой ажиллаад бид нар энэ дараагийн одоо энэ наадамд оролцоход говьалтай гэсэн бусдаас ялгарх онцлогийг хэдүүлээ гаргаж ирье гэдэг ийм зорилт тавиад